Орхон аймгийн Баян өндөр сум чөлөө дүрмтээлийн NBTV үзүүлж байна. Хаврын хавсарга үлээж төлийн дуу цангинсан Малчны хотонд 12 хотын залуу амьдарч Монгол ахуй, Монгол ёс заншилд суралцсан. Хэвшмэл хотын амьдрал баяртай, адал явдалтай Монгол ахуйд тавтай морил. Эдгэлтийн reality show маань бид бүхэн зорьсон газар айл хэдийнэ ирээд орон сууцаа бэлдэж гэрээ айл хэдийнэ барьсан байна. Оролцож байгаа оролцогчдыгаа бид 2 багт хуваасан байгаа. Ингээд бидний зорин ирсэн Орхон аймгийн маань сайн малчин сүрэнгийн Цэн Даяа шахтагаа уулзж байна. Цэн Даяа шахт маань сайхан хаварж байна уу та? Сайхан хаварж байна уу? Сайхан хаварж байна. Бид бүхэн одоо таныгаа зориод илгээлтийн эзэд болоод Монголынхон ёс зүй за тэгээд өнөөдөлчин ард түмэн мал аж ахуйг одоо мэдхээр мэдлэг боловсрал эзэмшгээр хүрээд ирлээ таныг зориод. Баярлалаа. За тэгэхээр бид ямар газарт ирсэн байгаа вэ? Та газрын маань бас бидэнд товчхон танилцуулаач. Манай энэ үйлчлэл Булгаан Орхон сумын харьяа Дүүтморогийн харьяаны нутаг энэ арны бий залуу уул гэдэг. Энэ нутаг баатартай уур өнгөр бараад 23 жил амьдарч байна. Их сайхан нөмөр нөөлөгтэй сайхан. Тий, нөмөртэй нөөлөгтэй сайхан хангаа. Тий. Өнөө өвлдөө цаас жоохон гоохон тийм байгаа боловч тэгээд газар бараалж 100 бол зүйлэг ногоорох байгаа л гэж бодож шүү. Зун зуршлагандаа бас энд байдаг. Зундаа энэ урагшаа гол руу орчин ойрхон 5-6 км. Гол урагшаага. Тий, урагшаага. Орхон гол. Тий. Урсан тийм ээ. Тэгэхээр Цэн Даяа шах маань бидэнд 12 шижигсэн сайхан залуучууд байна. Эдгээр залуучуудын манаас нэг юу вэ гэхээр бүгдээрээ ерөөсөө хөдөө мал дээр гарч үзээгүй. Тий. Тэгээд төлд гэдэг тухай бүр юу ч мэдэхгүй. Тийм болохоор энэ 12 залуучдыг маань та за төл мал ямар сайхан байдгийг малын ааш дуунш мэдээж сажмөр одоо сайхан Орхон аймгийн сайн малчин болтлоо. Малаж яваа мундаг хүн. Бидэнд мал болох урлагийг зааж өгнө да. Ухааны зааж өгнө да. Өгнө. Чадах мэдхээсээ зааж өгнө л гэж бодож байна. Бүгдээрээ хоттой танилцъя л да. За тэгье. Тэхөө оролцогчдоо ийшээ яваад хоттойгоо танилцаад ерөнхийдөө нөгөө нэг ажлынхаа эхний одоо хаанаас бид нэр ажиллаа эхэлэх үү? Хаана бидний мал байж ийн эдгээрийг минь юу гэж нэрлээд байна гэд. Ер нь их төлөлт их хөтэй нэ одоо. Төлөлт дөнгөж эхэлж дээ нэг 2 хоногийн урднаас саяхнаас ингээд хань ургалаал ургам гараал ингээд байж төлөлдсөн хургатаагийн ийшээ оруулдаг. Энэ хашаанд оруулаад зөвхөн хургатаа зөвхөн хургатаагийн ийшээ оруулна. Тэгээ ийшээ дамжаал явандаа ш. Ч одоо хэдэн шиг хамт юм бэ? Хизэнээс ер нь төлөлж эхлэв. 15-наас 3 сарын 15-нд нийлүүлсэн. Тэгээд сая 10 сарын 15-нд нийлүүлээд 3 сарын 15-нд төлөөд эхэлж байгаа. Тэгээд өнөөдөр чинь 2-3 өдөртэй л нэг ийм л болж байна те. Хонь ямаанууд маань бэлчээрдээ явж байгаад төлөлөх тохиолдол ер нь байдаг. Байлгүй яах вэ? Бэлчээрдээ төлөлгөн төлнө. Ороо өдширээ ташаандаа ургалж ишгэлэх нь ургалж ишгэлнэ. Тэгээл яв.
хүсдэг. Шүн удаа яах вэ үстэй? Шүн яасан. Нөгөө яах вэ? Майлаад ахаар унтуулахгүй үстэй гэсэн. Элчээр тул гарахад бол шууд гэрте авчихна үстэй тийм ээ. Хань явжсан хүн. Гэхдээ ер нь ингэдэг үстэй. Ер нь төлөлөх, хуралах, ишглэхийн одоо мэдээж байгаа тий та. Тэгэхээр төхөөд ирэнгүүт нь бичээд гаргадаггүй эсвэл нь явуулчихдаг юм уу? Яг өглөөгөр ингээд бэлчээхийн багцаанд ургалж ишглэх шинж тэмдэг илэрэнгүүт тэр нь бол аваад үлдчихэв. Тэгээд яг бэлчээрт явж байсан үедээ бол тэнд ургалж ишгэлсэн гэн тэндээсээ л аваад ир. Хүн бол яа гэж өвдөд мэдэгдэн хонь ямаануудад яаж мэдэгдэг та тэр шинж тэмдгийг яаж мэддэг? Бодвол бас явуулдаг яалдаг л байлгүй тий. Өнгөдөө бол тийм тэртэй байгаа нь мэдэгдэн л тий. Тий. Өнгөдөө төлөвлөж байгаа мал бол мэдэрэгдэн. Тий. Ямар байдаг аа? За цаашаа. Манайх чинь 11 байгууллагын 12 оролцож байгаа. Бидэнд боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, санхүү, төрийн албан, за тэгээд сургуулиас бас оюутнуудыг авчирсан байгаа. За энэ хэд маань яатсан бэ? Энд өглөө нөгөө төлөлтөг шинж тэмдгийн мэдрэгдсэн малыг аваад үлдсэн. Тэгээд сая ишгэлэх нь ишглээд хургалах нь хургалцсан тэгээд байж байгаа. Тэгээд за манай эмч ханаа. Одоо хартаа. Малынх өөрөө нөө, хүнийг өөрөө нэ хартаа. Өөр юм. За бүгдээрээ төлөлдсөн байгаа мó? тэгээд үлдсэн байгаа. За. Танайгаар бас нэг ишиг байгаа ч тийм сая харна шиг тий. Тэр одоо альны үр төлөв? Тий энэ улаан юм аа. Дөнгөж сая. Тий. Юм уудаг уу? Тий. За тэгвэл төлөлж байгаа нь энд тустай байдаг юм байна. За энэ талдаа юу байдгийг? Энд ороо ирээд нөгөө их хонь маань ийшээ энд тодлоо. Танах ер нь ойролцоогоор хэдийн хонь ямаатай? Одоо Хонь маань тоо нэг 600 жоохон гарантал. бүгдээрээ ийшээ яваад өгсөн. Тэгээд энэ туваа тэгээд тэр урдч бас оролдоо. Тэгээд ерөнхийдөө л нэг иймэрхүү малын хашаа ороо. Малчтай амьдрал ер нь их өглөөнөөс орой хүртэл завгүй ажилдаг. Зарим хүмүүс хараа боддог болтой юу хийгээд идэг юм болоо гэл тий. Мал малхын ер нь сайхан юу? Тэг яг юу хийгээд идэг юм болоо гэж боддог монгол хүн баг байхгүй баха. Яагаад гэвэл бид чинь нөгөө нүүдэлцэн Монголын ард түмэн өвд эзэс уламжилж ирсэн энэ мал аж ахуйгаа яаж авч явах тийм ээ. Тэгээд тэрнийг үр шимийг яаж хүртэх ер нь ерөнхийдөө дээр дургу дарга зэрэггүй бүгдээрээ л мэддэг болцсон мэддэг. Тийм болохоор яг энэ дээр тийм илүү тайлбар хиймэрхүү. Матчаас тэгээд энэ юу вэ? Энд ишгэ оруулдаг. Байгаа. Ишгээ тустай хургаад тустай юм шүү. За илүүгэр гээд. Энэ чи яасан сайхан дуудаахан юм бэ? Ишгнүүд жоохон дарамтаа баримтгий. Тэгээд хургыг бодвол хургаа бодвол арай жоохон тийм өлчөр биш. Тэгээ ингээ оруулчихдаг. Тэгээд доороо нэг жижигхэн гал нэгсдэг. Энэ яасан хөргөн ишиг вэ? Зүү. Ваа яа. Тэгээд бууцлэгсээд ингээ дулаалаад ингээ саажаа. шинхэн тул Нийл хөвгтийн нөгөө памперс гэрэ. энэ мэлээд. энэ дотороо яасан хөрх юм бэ? Энэ одоо хэд 2 орнд хийчдэг юм уу тий? Тий нэг олдууд Энэ ингээд дээгүүр нь ингээд битүүлчихээр зүгээр үү? гар нэгдүгээр гарын талдаа гараа тэгээ гадна талдаа гараа даарч хөрөх. Янз бүрийн юм тавьчуулдаг эрсдлээс хамгаалж байгаа л хэлбэр. Тэгээд тус тус нь ингээд нэг аажигнтыг хоёрыг гурвыг. Тэр ингэсээ гарахгүй байггүй. Байггүй. Ямаач нөөрөө бас айгүй тийм авирамтгай хад маданд авирамтгай тийм хөдөлгөөн ихтэй амьдтай шүү дээ тий. Яа тийм үү танах үхэртэй юу? Үхэртэй. Энэ урд өвлж үхрийн өвлж. Хэдэн оны үхрээ нь ер нь одоогоор 60 гарна л үхрвэ. Тий. Хээлтэй хэд үхрээ? Хээлтэй нэг 20 үнэ дуулна. Үнэ одоо хизэнээс тугалж эхэлэх үү? Тугсан үнэ байгаа юу? Туулсан үнэ манайх сарлагтай. Тэгээ сарлаг уулнуудын гэхдээ ойрхондоо энэ уулаар ингээл байж дгийг. Нэг туултаа үнэ байгаа. Туулсан байгаа. Тийм үү. Уураг идсэн юм шүү дээ. Уурагч гоё шүү те. Тэгээ цаг сайхан бол иднэ. Тий. Уургийг бол одоо тэгэл сав дулаараад ирэх тусам өдөр болгонд иддэг гэдэг. Тэгин. Энэ өвсний хашаа одоо намар үс хадлангаа бэлтгэхэд бол энэ хашаа дүүрэн л байсан. Тэгээд
Одоо нэг ийм л болж байна даа тэгээд. Яаша бүр дүүрээ энэ шиг ингээд оолсон уу? Тий 10 борд руу авахад ингээд ерөнхийдөө ингээд бараг дүүрчдгийг. Тэгээ 15 хоног өвсөл гэсэн үг 10 борд руу өвсвөл. Энэ 100 ч гэсэн байх нэ тэгвэл. Одоо шууд нэг дуусчихгүй юм шүү дээ. Одоо ингээд 4 сар гаргаад дууссан шүү дээ. Дуусах уу? Тэгээ дуусахгүй бол тэгэл 100-аа хэрэггүй л болно шүү дээ энэ. Тийм шүү дээ тий. Уусалган арчвал. Энд дээр бүр тижээлийн бэлчээр явж чадамгүй жоохон ядруухан юм. Тэг эдрийг ийшээ ингээд оруулсан баг. Тий. За. Энэ юу вэ? Наац хужир шүү янз янзын байгаа. Малын өвлжөө. Юу яа гэсэн юм аа? Энэ өвлжөөгөө ингээд сарсаар шавчдаг те. Өнө салхи малх орхоос хамаа. Энэ өвлжөө өхрийн өвлжөө тэг өхөр мал доохондоо тийм ядруу зүдрүү байхгүй болохоор бүгдийг бэлчээр тавьсан маань орой хотлно. За. Орой хэдэн цагаас бэлчээрээс ирэх үү? Хонь мал нэг 5 хагсын үеэд л ирнэ дээ. Өхөрнөд. Хүрээ ер нь баг ураахгүй байгаа. Энэ бэлчээрээр л байгаа. Сарлагын тоглоом ээ штэ. Энд чи. Ой. Оо тий чачгаа. Яасан том тугал тий. Хэр хонж байгаа. 3 сарын 7-нд юм болов. 3 сарын 7 нэг 12 цам. Тийм байна 10 амжиж байгаа. Том биш тий. Тийм Монголын үнэ арах яг одоо тоглож амжаагүй л бай. Ястаа хөөрхөн цагаан тоглоом. Сарлгийн тоглоо те. Тий саргийн тоглоом. Нүгдүүлдүүд Айгу. Сар. Оо тэгэл тий зарим нь тэгэл идэв. Манай бол өө л гэж тий. Өө гээл яг. Тий. Нөгөө үнэгээ дуудахтаа тий штэ. Өө гэдэг штэ. Тэг зарим газрын хүмүүс бол тоороо гэж л идэв юм лээ тий. Сарлыгаа. Нэг гахаа нөгөө мэдгүй нэрэ гахаа гэж ярина бодно шүү. Тий энд нэг ядруухан 5 6 адууд иж идэг. Одоо биш гэлчээд явж байна. Одоо энэ тэнд бас дахиад нэг хойноос энэ нэг хойно яагаад энэ нэг хойно? Тэгээ зүгээр нөгөө олуулаа нэг газар байгаараа нөгөө хургаа танихад хөмтөө гээл ингээд тус нь оруулж чадаа. Энэ хоёр өглөө ургалсан. Өглөө ирсэн чинь танаа хонь чинь нэг нь хургаа голцсон гэж тэгээдсэн. Ааха. Тэр хойно хаана? Тэр он яг тэр ондоо байна. Яхаараа хойно хургаа голчтой. Нөгөө цаас ихтэйг нь жоохон зүтгүүхөө орцгороо нөгөө ядруухан. Тийм болохоор л гэж байгаа. Тэгэл одоо тийжээгээд ганц 2 өдөр ячуулгаагүй тий. Хургаа аваад явчихсан. Хургаа аваад амлаад авчих шүү тий. Тий тэгээ бас гарднаас. Гардна гэхээрээ бас яах вэ? Тусгайчилж одоо ганцаарчилсан асаргаа маллаа. Шаардна л гэсэн үг. За ийшээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү малын хашаа. За манайха хостойгоо танилцчлаа. Бидний одоо 4 хоногийн хугацаанд амьдрах орчин тойрон маань энд бид мал төлөлн, малаа хотлуулна, маш их ажлыг бол энд өрнүүлнэ. Тийм ээ. Хавар бол ялангуяа машны хувьд их завгүй одоо уйлрал болчдөг тийм ээ. Ерөнхийдөө нэг хүлээж аваад сар гарангийн хугацаанд бол жоохон завгүй ажиллана. Тэг ер нь илүү цагаар л ажиллана шүү дээ. Би сонсч байсан нөгөө нэг өвлийн уйлрал гэхээр ерөнхийдөө хүмүүст өвлийн уйлрал хэцүү байдэн штэ. Даарсан нэг тийм байдаг штэ. Тэгээд малчтай болохоор өвлийн уйлрал бүр ингээд одоо юугээ тижээлээ өвсөө ингээд сайн бэлтгээд авсан малчтай хувьд бол өвлийн уйлралж амралтынх нь уйлрал гэдэг байхгүй. Тий ерөнхийдөө тийм. Ер нь адлаа үсээ бэлдээд авсан, сайн бэлдээд авсан. Тэгээд өвөл цаг жоохон зүгтгүү биш гайгүй 50% өвөл бол ер нь л амралтын үе жоохон илүү цаг гарах өвөл бол уйлрал бол өвлийн уйлрал. Юу энэ жил ер нь хэр их цастай бай ямар вэ? Цастай байсан ч манай чинь нөгөө Булган аймгийн зүүн талын 7 сум онцгой байдлын бүст байсан шүү дээ. Цас ихтэй. Зүгээр 30 см-аас дээш цастай л гэж. Мал ер нь хаагур бэлчиж гин. Бэлчээр нь хаагур байна. Мал тэр бараа ангирлгүй явна тэр. За. Тэгээ энэ харихны араар өврөөр тэгэл явна да. Тэг манайх сая бод мал оторт байжгаад ирсэн. Сая 3 сарын 7-нд ирсэн. Хаагур оторлоо. Халиун руу, халиуны уул гээд энэ урагшаа байдгийг. Тэгээ халиун руу оторт байгаад ирсэн. За. Манайхан яасан? Энэ ард хөөх имэрээ л яваад. Энэ баг хоёр багт хуваарлцээ чинь. За ийшээ гэрдэг очие. Оромж руугаа очиад өгөө. Оромж руугаа юу?
Гэр орон руугаа орё л та бүгд чинь. Манайх нэлээд тогтцсон. Бид нар чинь нөгөө нэг танд асуугаал гэрээ бариад ийсэн. Харах уу та? Ирээн гэр нь эмэгтэйчүүдийн гэр тий. Эмэгтэйчүүдийн гэр. За эмэгтэйчүүд тий. За манайхан дөнгөж сая нөгөө нэг хүнжил гуцаа хүлээж авчаад байж байгаа. Галаа сайн төлөхгүй бол. Сая бариад ингээд жангом чи ирсэн. Одоо жангом ч атаж авахгүй яа тий. Кимбап хийсэн юм бэ? Хэмбап хийсэн тий. Хийснээр буруу болсноо гэж. Манай жангом болчлаа. Айгуу гоё хийд юм байлээ. Эмэгтэйчүүдийн гэрээр орж гарч явсан мэт тий. Тогтчлтыг харсан мэт. Харсан. Тийм тий. Гэтэ айгуу доторх нь гоё юм байлээ. Их хоол ихтэй юм байлээ. За эрэгтэйчүүдийн гэрд явъя. Манай эрэгтэйчүүд бас айгуу овсгоотой тий. Бас айгуу охтуудаараа гуйлуулаад байсан нэг юм. Камер байгаа тэр дахиад гоё шүү. Тэр камерыг талхнаад тэр юу яа. Юу ч болж ирсэн нэг л агараа тэгээ гаргаж. Энэ тараа хашаа машаа хийсэн байх шүү. Энэ юуны хашаа гинэ? Зүгбэн. Ийм хашаа хийн нэстэ. Гинэг. Тэгэл ороо шүүнд нөгөө бусд нь амарч байна тийм ээ. Тэгээд нөгөө жижүүрлдэг ч юм уу тэгээд ээлжээр гарсан хүмүүс төлөв мал гарах юм бол тэгээд тэргээ яах вэ тийм ээ. Тэгэхээр чин зөв юм гэсэн байна. Ерөнхийдөө л яг л ингэж. Тэгээд тэр сая жижиг гэрт байна шүү дээ тийм. Яг тэрэн шиг. Зөв санаа зөв шийдэл байна. Эмэгтэйчүүдийн гэрийн эндэл нэгээд даннул хоод байсан бол манай эрэгтэйчүүд нүл төл аавна гэсэн айгуу засла. Одоо нөгөө гуйх юм гуйгоо одоо. Бидний зорилго төл ах бол та. Аха. Та нар эмэгтэйчүүд ер нь бол хоол хийх гээд ирсэн юм шүү. Таны миний зүтгэлээс бидний хотын хөгжил харагдана. Бид хоттой хайртай. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Хэд хоног амьдрах газраа мэдэж аваад хамтдаа найзлаж төлөвлөх малынхан хоттой танилцчихлаа. Шинхэн гэрээч танилцчихлаа. Бяцхан тойрон аялал хийлээ. Мэдээж тойрон аяллаа хийсэн юм чинь шууд ажилдаа орцгоё. Залуучууд маань 2 баг болж, нэг баг маань усанд түлээнд явж, нөгөө баг маань хоньныхон хотыг цэвэрлэх ажилд томилогдлоо доо. Залуус маань ч ажлынхаа хуцыг бэлдээд ирчихсэн байх чинь ажлыгч ярилцуулаад өгөндөө. Хотоо цэвэрлээд амьдрах гэрээ тойруулж манах том ажил 2 дугаар багт үлдсэн бол харин 1 дугаар баг түлээндээ алхаад марш. Мод багтаа газар байрладаг болоод ч тэр түлээнийхээ модыг нилээд холоос бэлддэг юм байна. За яах вэ? Ажлаад л байж тэ залуусаа. За бидний энд ирсэн эхний ажил бол 1-р одоохондоо 1-р баг гэдэг нэртэй. 1-р багийнхны маань хувьд түлээний ажил байлаа. Түлээнд явлаа. Өглөө ирээд гэрээ барьлаа. Амьдрах орон сууцаа барьлаа. Сэтгэл ямар байна ирсэн? За сэтгэл айгүй өндөр байна. Бас сонирн байна гэх. Юу сонирн байна? Айгүй их цастай ингээд нэг зоторх юм шиг ингээд бодсон чи яг тэр нэг гэр бай газартаа нэг цас байдаг юм билээ. Тэгэхээр айгүй таалагдсан гэх. Тэгэхээр анхандаа ирэхдээ бөө цасан дээр зочихно гэж бодсон. За өстой 0 цас юм байна гэж л бодсон. Нөгөө замдаа нөгөө машин жишээ явахгүй байсан болохоор явахгүй жоохон тэгсэн болохоор. За бид нар чинь энэ ой дундаа түлээгээ аваад бас юунаас авчихгүй унсан түлээ гişүү түгээ яваад байгаамаа тий. Тийм хамаагүй бас нэг энэ нэг савдагтайж багдаг гэдэг. Хамаагүй юу ургаан модоос бас авч болохгүй гэж одоо нэг унсан гişүүгийн төвж ийн. Тэг гişүүд гэхдээ цөөхөн байна. Энэгээр нилээн гişүү болтохгүй. Тийм хайртууц юм шиг. Манай залуучууд тэндээс
Өө тий ихээс юм шиг хөөе. Гурвыг нь хараам утсан юм байна. Манай 2 дугаар багийнхан тэл хот цэвэрлээд үлдсэн. 2 дугаар багийнхны хувьд өнөөдөр эхний ажил нь бол хот цэвэрлэх байгаа. Тавуулаа явж байгаа. Нэг нь бол юун дээр үлдлээ? Хоол их харьяа албанд үлдсэн. Ямар хоол ийн гэж юм. Ирчүүд нь цөөн гэл нэхэд ташвчтэй. За цөөн л хийгээд ярьж илээ. Гурлаа Батгаас ирчүүд яагаад цөөн диимх дуртай байдгийм бэ гэж асуу. Батга. Цөөн дуртай мó? Чи цөөн дуртай юу? Яагаад 2 дугаар хоолнд дуртай байдیں۔ Саддаг болох. Юу нэ? Саддаг болохоор. 1-р хоол яагаад саддаг гэдэг. Цай гэсэн үг ээ. 1-р хоол цай гэсэн үг, 2-р хоол хоол гэсэн үг юм байна шүү дээ, тий? Тэгэд яагаад Батга наашраа юм яриаж аал. Тэгэд хоолнд дотроо яагаад цовин гэдэг. Аргадаг болохоор. Аргуу ордог үсттэй. Аргуу ордог юм уу? Тэгээд цай уухгүй гороод үстэй. Тэр чинь кайф штэ. Батгагийн хувьд манайхны хувьд эрсээ сэтгэгдээд ямар байна? Анхны ажил бидний ажлын түлээний ажил л танаа баг. Манайгаа сайхан. Одоо ерөнхийдөө нэлээд галбирлаг болоо уцах юм шиг штэ. Цэвэр агарт гарсан сайхан байна уу? 4 оны дунд байнг байдаг хүмүүс чинь. Нэг юм бүр сүлжээ байхгүй гоё байгаа зү. Хэцүү нэ одоохондоо хэцүү санагдаж байна уу? Одоохондоо гайгүй. Одоохондоо миний утас сүлжээ нэг ширхэх сүлжээ байгаад байгаа шүү дээ. Тэгвэл гам хэрэгтэй мэн тэрнийг нь Удахгүй тасалнаа тэр нэг шиг сүлжээ гэнэ. Гадуурхаагүй шүү наашаа суугаарэ. Миний гар жоохоо сондохгүй. Сүүлдээ гарч ирсэн. Нэг үг газар гээхгүй юм бэлээ. Би бол Унгац нүгөө. Би өөрийгөө айгүй хил амтай гэж боддоо шүү дээ. Энэ хүний хажуудлаас хил ам гүцгүй л байгаа юм да. Тэ? Тийм хөө. За эрсээ сэтгэлээсээ. Төрцөн шал ондоо. Сэтгэл өндөр нөө цэвэр гардаг. Цаг нь бэрэгдэхгүй. Өглөө болгон юм гард юм бах та. Гүйлдэ. Өглөө болгон юм их гарна гэж байна. Хэд оноод юм гэж авах. 2 тоног үйл. Энэ нэлээд удаа авах гарч юм уу? нэлээд удаан хийдэг. Оо ингэ. Болон өстэй ингэ юм хэлж. Иймэрхүү хэмжээтэй хийчих болно. Энд чи баг дугуй хийж болох юм шиг. Дугуйтай бол гоё юм шиг. Ийм нөхцөлтэй байсан юм. Уян тонногошно унэм бахата андрахамда сорсон сэттэди уя чамбарана Хорово учмгэтэги хонгийн дэгдэх мэдсэнгүй хонгор чамархэ
호치라하게 호르홍 나하선다 보도성위 홍고라 참아세 He's the CEO. Стойте всё. А вы экскаватор италийч. За ёо. За тамтай дайрлуу. Нийтэн цахал хамаач ингээд жолооч. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Таны миний зүтгэлээс бидний хотын хөгжил харагдана. Бид хоттой хайртай. Ой, шгэнэ төсний. Хор. Шгэнэ тийшээ. Шгэнэ тийшээ авч. Бид шгэнэ тийш нөгөө тийш тахаа. Энд хийцээ төрсөн бол өглөө. Өглөө төрсөөр ингээд юм болчих юм. Хатчих шүү дээ. Ха? Хатчих. Ноото байгаа надчих. Энэ наац дараад штэ тий. Энэ минь бол дөнгөж сая төрсөн үү те. Тэр энэ хор хоёр. Үгүй. Имч тууч тэр хүн байж таг. Энэ бол өглөө мөглөө. Энэ бол уучраа олчихжээ. Тэрхүү алчиж гэж. Чингүүд ингэхүү. Хоёр горыг аваад. Сүүлдээ годгоноолцчээ. Энэ бүрийн дөнгөж Зүгээр яс гэн хараа юу хөөргөн юм. Ой за хөөцлөр. Энэ хараад Энэ бас эцэстэн нэгээс ба. Ишиг хоргонод ирсэн. Тэр явлаа гаваарай. Цаадлаа. Тэнд магтсан нөхөө нэг хаяа. Тэ. Тэр хаяан дээр тий бай. Ой одоо юм. тэр салчихгүй гараа. Өмч багтахгүй мна цаашаа гэж. Нааша. Цаашаа гэж. Энд чи дөрөв очиж байгаа юм шүү. Яна ингэ тавлцаад байгаа зүгээр. Энэ зүгээр устгах байна. Ой толгоноо чи мэж жоош орох. Яс хэдэн хийж. Уураач. Ой наад чи. Гүн харин Яа тахгүй юм жаа. Энэ дэврэ дарагдана. Хоёрын авч. Нөө дарагддаг болгочиход байгаа. За тэр хоёрын дараа ич. Толгойн цаасан чигчээ дараа. Тэстэчээ. Ой дарагдчих гэж болцоо. Хойдоо. Бэн энд бэн. Бана тавьж байгаа хүмүүс. Хамаатай нарийн юм. Би ч энээр багтхуулд одоо. Ороо. Жаахан юу өтөг бос их юм уу? Зад доош нуух юм. Дахиад жаахан хугацаа доор жаахан өтөг хийчихлээ. Жохон өтөг. Цаан. Байж л даа л гэдэг шиг. Оо яна. Арай жижиг. Энийг бодвол арай жижиг. Дөрүнгээр. Оо наач. Ямаа гэсэндээ бас юу яа бас. Нөхөн арай жижиг. Түмрэ цааталт гаргаж. Ой. Төмөрн дээрээс нь даа. Би хасаад өмрөө энэ том нүхэл дарчихгүй юу? Даш уруу. Манайч арай худлаа юм шүү.
толгоор гарах тэр толгоор. Зөөр ингээ хараа ингээ. Зөөр ингээд өнчгөр нь босчих. Ингэж жаад. Эндээс нэг ямар ч ялгаа. Тэгээд идлээд нь дарчил та. Тэр юугаа хачтай. Энэ үү? Цаасаа арчиж юм уу? Энийг наашир хөө. Тэр хайж шүү дээ. Даарчихгүй. Наач одоо юунд бол нардаад хүндэл болоохон байх гэдэг байна. Хүндэлдээ орчин хөндөө болчиход цаасаа Нэг л мэтгэд орой болж наран шингэх төгчээ. Одоо л жинхэнэ ажлууд ундрандаа гэж малчин ах хийж байтал хоньнууд бичээрээс ирлээ. Өнөөдөр ч бичээрээс ирсэн шинэхэн төлтөө хотоос ирсэн шинэхэн залуус шинэхэн орчинд эхнийхэн ажлуудыг ярд зайдал хийлээдэг. Одоо төлөө хөхүүлж амлуулахаас эхлээд хотоо манах гэдэл ажлууд манарч өгөндөө өдөр дуусах ягаачгүй, ажил дуусах болоочгүй байна. Ажиллаад байна, зүтгээд бай залуусаа. Эхийг нь уйрааж хоёр аймыг нийлүүлнэ гэдэг бас нэг бодлын буянтай сайхан ажил залууст манд их л сонирхолтой байгаа болол та. Байхгүй юм шүү. Хахад хэцүү байна гэж. Айгу юу юм бэ? Их нь одоо голлоод явцлаа. Одоо ихийн тэнцэнээс байраад ирчихэв. Хүн жирэмсэн байх үедээ бас янз бүрийн юм тарай хэрэгэлдэггүй гэдэгтээ ижлэхэн тэгэл таргалуулах чинь сайхан болгох чинь гэж янз янз юм тарай гэдэг эн чинь бас тэр чигээр өргөлт нөлөөлөс янз янз сүүлийн үед хүндрэл гажгууд ихсэж байгаа шүү дээ. Шөндөө нилээд даарсан бололтой ямар сайндаа бөөндөө унтчихсан байх втэ.